За байц. Энэ нөхөртэй шатар тоглох чих төвхтэй л дөө. За ямар ч тач нүгстэйгээр нүгэд байдлыг ажиглая. Маа. За сажил хажиж байгаа юм шүү. How the fuck are you so smart? Би мэдээ чам тайлбарлаж өгөлгүй л яах вэ? Оюун ухааны бүтцийн талаар ойлгох хэрэгтэй. Задлж тайлбарлах юм бол нэлээд нарийн төвхтэй ч гэлээ. Ерөнхий загварыг нь харчих юм бол хүн өөрийнхөө оюун ухааны анхааралтай байх бүрэн боломжтой байна. Би ч бол ийм юм чи асуугаагүй л дээ. Оюун ухаан бүтцийн талаас 3 давхаргаас тогтдог. За одоо тэгээ сонсгоос тоо. Хамгийн төвд нь буюу level 1. Энэ бол таны удамшлын мэдээллээр хүлээж авсан сэтгэн бодох чадвар. Эрүүл биед саруул ухаан оршин. Хүн хичнээн хүслээж байгалаас заяасан сэтгэн бодох чадвараа нэмж сайжруулж чадахгүй. Гэлээж эрүүл мэндэд анхаарч зөв дадал зуршилтай байснараа заягдсан чадхаа бүрэн гүйцэтгэл хэмжээнд нь ашиглах боломжтой. Level 2. Та level 2-оор бүрэн зэвсэглэж болно. Яг л бага хэрэгслүүд гэсэн үг. Юу вэ гэж юу? Энэ бол сэтгэн бодох арга барилуд юм. Анализ, синтез, бүтээлчээр сэтгэх, шүүмжлэлт сэтгэлгээ, стратегийн, системчилсэн, логик, абстракт гэх мэт хүний оюун ухаан олон хэв шинжээр ажилладаг. Нэг тус бүрийг нь олж мэдэн хөгжүүлэх боломжтой. Нэгэнд хөгжүүлж гисэн бол тэд асар өндөр үнцнийг агуулдаг. Тохирох нөхцөл байдал дээр гаргаж ирэн ашиглаж болох зэвсэг болж чаддаг. Эцэст нь хэлэхэд level 3. Энэ бол хамгийн чухал хэсэг нь. Контрол. Чиглэлийг авч чадахгүй бол өндөр түвшинд сэтгэн боддог байгаад нэмэргүй. IQ багтаач зүгээ зөв чиглүүлсэнийг өргөлж ялагч болно. Сонголтыг хийж чадахгүй бол олон төрлөөр бодох чадвар хэрэггүй. Тохирох нөхцөлд зөв аргаар бодсныг асуудлыг шийдэх болно. Төвлөрч чадахгүй бол баялаг амьдралын өнгө нь харагдахгүй. Тухайн нөхцөлдөө төвлөрснийг нь л амьдралыг таашаах болно.